Сайн байцгаана уу өрхөм хөндөд үзэгч сонсогчдоо. Санхүүгийн зохицуулагч байгууллага үүсч хүчсний 25 жилийн ой хүрээнд санхүүгийн зохицуулах хорооноос иргэд олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дэвшлүүлэх, банкнаас бусад санхүүгийн салбарын талаар мэдлэг олгох зорилготой цовруул подкастуудыг бэлтгэн хүргэж байна. Тэгэхээр өнөөдрийн дугаараар санхүүгийн зохицуулах хорооны банк буюу санхүүгийн байгууллагын газрын референт Нарийн нэгжтэй ярилцахаар таны өдрийн мэндийг хүргэе. Минь сайн бацгаана уу? Тэгэхээр банк буюу санхүүгийн байгууллага гэхээр одоо сонсогчдын маань дунд бас төдийлөн мэдэхгүй байгаа хүмүүсээс байгаах. Тэгэхээр миний хамгийн ихний асуулт банк буюу санхүүгийн байгууллага гэж яг ямар байгууллага юм бэ? Энэ талаар та нэг үзэгчтэй хэлээд өгөөч. Банк санхүүгийн байгууллагын одоо үйл ажиллагааг бол банк санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль 2002 онд батлагдсан хуулиар бол зохицуулж байгаа. Энэ хуулийн зааснаар бол ерөнхийдөө 10 төрлийн үйл ажиллагаа эрхлэлээр өгдөг. Иргэдийн хамгийн их түгээмэл банк санхүүгийн байгууллагаар үйлчлүүлдэг үйлчлэгээ гэвэл одоо зээл авч чинь тэгээд нөгөө валют сольж чинь шаардлагатай гэвэл гадаад руу мөнгө гуйлах гэж байгаа. Иймэрхүү байдлаар одоо банк санхүүгийн байгууллага ерөнхийдөө бол төсөөлж байгаа. Тэгэл банк санхүүгийн байгууллага нь бол 10 төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг. Зөвхөн өөрийн хөрөнгө дээр үйл ажиллагаа явуулна. Энэ юу вэ гэхээр тухайн одоо банк усыг байгуулж байгаа иргэн аж ахуй нэгж бол зөвхөн хууль ёсны дагуу олсон орлогоороо энэ миний хууль ёсны орлого мөн гэж нотлоод банк санхүүгийн байгууллага байгуулад тэгээд санхүүгийн зохицуулах хорооноос тодорхой тавьсан шаардлагыг хангасны үндсэн дээр тусгай зөвшөөрлөлт авч үйл ажиллагаа явуулж байгаа ийм үйл ажиллагаа. Банк санхүүгийн байгууллагууд бол ихтгэлцлийн үйлчлэгээ байна, факторинг, гадаад валютын арилжаа, тэгээд төлбөр тооцооны хэрэгсэл гаргах, тэгэл гэдэг ингээ 10 төрлийн үйл ажиллагаа байгаа. Эндээс бол одоо хүмүүст хамгийн одоо сүүлийн үед их түгээмэл ашиглагдаж байгаа нь бол нөгөө цахим төлбөр тооцоо мөнгөн гуйлгын зөвшөөрлөн үндсэн дээр эрхэлж байгаа нөгөө цахим зээлийн үйлчлэгээ. Одоо хүмүүс хамгийн их мэддэг нь одоо лендэмэнгийн үйлчлэгээ тийм. Өөрөөр хэлбэл нөгөө финтек суурилсан цахим зээлийн үйлчлэгээ байгаа байхгүй. Финтек гэдэг нь ерөнхийдөө бол нөгөө finance and technology гэдэг энэ нөгөө технологи суурилсан санхүүгийн үйлчлэгээ юм байна. Тэгээ энэ үйлчлэгийг эрхэлснээр одоо санхүүгийн зохицуулах хороонд тусгай зөвшөөрлөлтөд 539 санхүүгийн банк ус санхүүгийн байгууллагаас 2.3 сая харилцагчдад давхарцсан доогоор 1.680 их найд төгрөгийн өөрийн хөрөнгөн дээр үйл ажиллагаа явуулж байна. Тэгэхээр энэ бас нэлийн гайг үзүүлэлт байна. Банк бус санхүүгийн байгууллага болон банкнаас бусад санхүүгийн байгууллага гэж хоёр зүйл байгаад байгаа шүү дээ. Энийг хүмүүс ингээд ялахгүй ерөнхийдөө ол нэг юм шиг ойлгоод байдаг. Би ч гэсэн бас нэг юм шиг л ойлгоод байдаг. Тэгэхээр яг энэний ялгаа нь яг юу юм болоо? Монгол улсад ч гэсэн олон улсад ч гэсэн ерөнхийдөө бол банкнаас бусад санхүүгийн байгууллага гэх юм бол одоо хөрөнгөний зах зээл, даатгалын зах зээл, банк санхүүгийн байгууллага маань өөрөө орон хадгалан зээлийн оршооны зах зээлгээд өөрөөр хэлбэл санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтанд байгаа дөрвөн том салбар нь өөрөө банкнаас бусад салбарын үйл ажиллагаа гэдээ ороод ирж байгаа. Банк санхүүгийн байгууллагад андуурах тохиолдлууд бол байдаг. Энэ нь болохоор зүгээр нэг нэршлийн хувьд л тийм байгаа юм. Банк санхүүгийн байгууллага нь бол зөвхөн банк санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль заасан 10 төрлийн үйл ажиллагааг хорооны зөвшөөрөлтөөр эрхэлж байгаа энэ байгууллага хэлж байгаа. Банкнаас бусад санхүүгийн зах зээл гэх юм бол тэр чинь маш том зах зээл, хөрөнгөний зах зээл, даатгалын зах зээл гээд бүгдээрээ орж байгаа. Тэгэхээр Монгол улсад банк бус санхүүгийн байгууллагад 10 төрлийн үйлчлэгээ үзүүлдэг гэж та ярьсан шүү дээ. Тэгэхээр энэчнээс бол би нэг бүхэлдэн 10 төрөл байхад ганцхан за их хүч зээлэл бол мэдж байгаа, зээл авдаг гэж мэдж байгаа. Тэгэхээр бусад 10 төрөлнийг юу гэдэг юм болоо? Энийг бол манай сонсогчдоос мэдэхгүй байна. Одоо бус нь болохоор одоо зээлийн үйлчлэгээ, факторингийн үйлчлэгээ, гадаад валютын арилжаа, ихтгэлцлийн үйлчлэгээ, цахим төлбөр тооцоо мөнгөн гуйлгын үйлчлэгээ, төлбөрийн баталгаа гаргах, тэгээд нөгөө богино хугацаа санхүүгийн хэрэгсэл хөрөнгө оруулалт хийх гэдэг ийм үйлчлэгээнүүд байгаа. Эндээс бол манай одоо хэрэглэгчдийн хамгийн одоо түгээмэл байгаа үйлчлэг нь бол одоо зээлийн үйл ажиллагаа. Хоёрдугаарт нь бол одоо манайхан нэрлэлсэн хэснээр нөгөө 8 шаргын гадаад валютын арилжааныхан маань бас банк санхүүгийн үйл ажиллагааны зөвшөөрлийн дор үйл ажиллагаа явуулдаг. Тийм. Тэд нар бас орооноос тасан тодорхой хэмжээний шаардлагыг хангаад банк санхүүгийн үйл ажиллагаа эрхэлж байгаа. Дараагийн зүйл нь гэх юм бол одоо факторингийн үйлчлэгээ гэж байдаг. Факторингийн үйлчлэгээ гэх юм бол өөрөөр хэлбэл бусдаас авлага худалдаж авах. Одоо нөгөө саний үйл дээр одоо авлагч хөтөлнө гэл аяг зар явдаг шүү дээ. Тэд нар бол одоо зөвшөөрлөг хүмүүс. Яг хорооноос зөвшөөрлөлтөө факторингийн үйлчлэгээний зөвшөөрөл аваад явуулж байгаа хүмүүс бол таны бусдаас авах авлагыг
чөлөөлж өгч байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл та одоо гадаад сургалт явахаар болчихлоо. Гэтэл танд ингээ яралтай мөнгөний хэрэгцээ байдаг. Гэтэл та одоо иргэн ариунагаас 4 сая 500 мянган төгрөгийн одоо авалгатай байлаа гэж үцгэд та банк санхүүгийн байгууллага дээр очиод миний авалгыг 4 сая төгрөгөөр аваач гэд авлага одоо нөгөө нэхэмжлэх эрхийг шилжүүлэхэд хөргөл факторингийн үйлчлэг гэж байна. Тийм. Ийм үйлчлэгийг бол одоо бас нэлийн гайгүй эрхэлж байгаа банксууд байгаа. Итгэлцлийн үйлчлэгээний зөвшөөрөл гэдэг бол ерөнхийдөө бол арай хялбаршуулсан байдлаар ойлгох юм бол банкны хадгаламжтай төс төвийн үйлчлэг. Өөрөөр хэлбэл таны мөнгө өрөнгийг тодорхой гэрээ байгуулсан үндсэн дээрээс тодорхой хугацаагаар өгөөж амлахыг итгэлцлийн үйлчлэг гэж байна. Өөрөөр хэлбэл та надад 10 сая төгрөг өгч би танд жилийн тэтэн хувийн хөөгийг жилийн дараа би танд 2 жилийн дараа ч юм уу 6 сарын дараа ийм болгож өгнө гэж би биэндээ одоо өгөөж амлахыг итгэлцлийн үйлчлэг гэж байна. Итгэлцлийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл нь зээл болон бусад үйлчилгээнээс илүү өндөр шаардлага тавигддаг үйлчилгээний төрөл бөгөөд одоогийн байдлаар 31 банк ус санхүүгийн байгууллага итгэлцлийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Иймд иргэд хөрөнгө оруулагчид та бүхэн банк ус санхүүгийн байгууллагаас итгэлцлийн үйлчилгээ авахдаа тухайн байгууллага итгэлцлийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл эзэмшиж буй эсхийг нь уг тусгай зөвшөөрөл хүчинтэй эсхийг нь нягтлан үзээрэй. Тэгээ төлбөрийн баталгаа гаргах гэж бас нэг үйлчилгээ байна. Энэ нь бас банксууд маш их сонирхдаг. Энэ өөр хэлбэл нөгөө тендерт орох ямар нэгэн одоо том гэрээ хэлцээрт ороход та банкны төлбөрийн баталгаа санхүүгийн байгууллагаас төлбөрийн баталгаа авчир гэдэг шүү дээ. Энэ хүн ийм одоо төлбөр даах чадвартай хүн юм а гэдэг баталгааг бол бас манай банк усын санхүүгийн байгууллага зөвшөөрөлтөөр бас эрхэлдэг. Тэгэхээр та сая өгөөж амладаг гэж хэллээ шүү дээ, тий. Тэгэхээр энэ нь хадгаламж татдаггүй. Би одоо хэрвээ одоо банкнд мөнгөө өгөхгүйгээр банк бусад авчид өгөх юм бол хэр одоо найдвартай итгэлцлээр авчид өгөх юм бол итгэлцлийн үйлчилгээ ерөнхийдөө бол банкны хадгаламжийн үйлчилгээ төрөн төстэй. Тэгээд итгэлцлийн үйлчилгээний зөвшөөрөл авахын тулд банксууд эхлээд өөрийнхөө өөрийн хөрөнгө удирдах сурсан байх хэрэгтэй гэдэг шаардлагатай байдаг. Жишээ нь та итгэлцлийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл авахын тулд 3 жил тусгай зөвшөөрөлтөй үйл ажиллагаа хэвээ эрхэлсэн байх хэрэгтэй. Сүүлийн 2 жил ашигтай ажилласан байх хэрэгтэй. Сүүлийн 6 сар зохистой харьцааны шалгуур үзүүлэлтэд хангасан байх хэрэгтэй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл энэ нь юу гэж байгаа хэрэг танаас авсан мөнгийг тэр хүмүүс санхүүгийн зах зээл дээр хэр одоо найдвартай, хэр одоо зөв удирдах чадахгүй гэдэг тэр шалгуур үзүүлэлтийг тавьж байгаа гэсэн. Тэд нар тэр шаардлагыг хангаж чадж байгаа эднэр бол одоо итгэлцлийн үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэхэд одоо ер нь болсон гэж үзэх юм бол санхүүгийн зохицуулах орноос энэ тусгай зөвшөөрөлтэй болно. Тэгэхээр тусгай зөвшөөрөлтөй үйл ажиллагаа явуулж байгаа банк санхүүгийн байгууллагуудын хувьд бол энэ нь найдвартай, энэ найдваргүй гэж хэлэх боломж байхгүй. Гэтэ ер нь бол бид нар өөрийн хөрөнгөөр үйл ажиллагаа явуулж байгаа тэр дайны эрсдлийг бол харж чадна л гэж орноос үзэж байгаа. Тэр лендингийн үйлчлэгээ итгэлцэлээр суурилсан уу? Юунээр суурилсан бэ? Финтек дээр суурилсан үйлчлэгээ. Тэр бол одоо нөгөө технологи суурилсан зээлийн үйл ажиллагаа. Цахим төлбөр тооцоо мөнгө гуйлга, зээл, итгэлцэл гэсэн олон төрлийн зөвшөөрөлтөй лендингийн хувьд бол одоо яг тийм аппликейшнийг бол одоо 8 газар гаргаж байгаа. Одоо дахиад саяны сүүлийн зөвшөөрлөөр нэг авсан гэдэг нэхэр яг ийм одоо аппликейшн суурилсан зээлийг бол одоо бараг 9 газар олгож байгаа. Тэгэхээр эдгээр өөрсдөө бол нөгөө харилцагч нараа маш сайн таньж мэдчихэв. Тэгээд тэд нар ч одоо цахим мөнгө, цахим хитвч гэдэг зүйлийг бий болгож байгаа. Өөрөөр хэлбэл одоо зах зээл дээр банк санхүүгийн байгууллага гэдэг бол нэг цаас барьж очоод зээлийн гэрээ байгуулад танд зээл олгодог байсан бол одоо энэ санхүүгийн Монгол улсын санхүүгийн зах зээл дээр хамгийн түрүүн одоо финтек суурилсан зээлийн үйл ажиллагааг бол энэ банк санхүүгийн байгууллагууд маш эрчимтэй явуулж эхэлж байна. Та нэг л удаа гэрээ байгуулад тэр одоо аппликейшнийг хэрэглэж болсон байх юм бол мөнгөний яаралтай хэрэгцээ гарсан тохиолдолд та ингээд нөгөө аппликейшнээр зээл аавна. Та хугацаанд найдвартай маш сайн зээлдэгч байгаад байгаа юм бол таны хөө буурч ин хугацаа нэмэгдэж, хэмжээ нэмэгдэж ингээд урамшууллын системүүд нь өөр өөр байгаад байна. Энэ нөгөө финтек суурилсан үйлчлэгээ нэвтэрснээр бол юу гэж харж байгаа вэ гэхээр энэ хэрэглэгчдийн санхүүгийн боловсролыг бас аюу сайжруулж байгаа. Өөрөөр хэлбэл би зээлийн хугацаагаа хэвтрүүлэх юм бол миний нөгөө
одоо чанаргүй зээлдэг ч үү, хуцаа хэтэрсэн зээлтэй энэ хүн одоо зээлийн түүх муу гэдгийг зээлийн мэдээллийн санд шууд нэг автоматар програм илгээдэг учраас хүмүүс тэрнээс өмнө яаралтай энийгээ төтөх ёстой. Би мөнгө урсгалаа зөв удирдах ёстой гэдэг юм байдлыг бас хүмүүс айгүй тийм зөвөр ойлгуулж байгаа юм үйлчлэгэж харж байна. Тэгэхээр хуулийн саяны ярианд финтект суурилсан цахим зээлийн үйлчилгээ гэд маш их гарлаа. Тэгэхээр Монголд яг энэ зээл маань хэр нэвтэрсэн бэ? Аппликейшнэр хүмүүс хэр их одоо төлбөр тооцоогоо хийж ийн хэр их зээл авч байна? Яг одоо финтек гэдэг юм бол одоо нөгөө технологи суурилсан санхүүгийн үйлчилгээ. Тэ одоо энэ нь бол одоо нэгдүгээрт бол зээлийн одоо бүтээгдэхүүний зардлыг багасгаж байна. Одоо өмнө зээл олох гэж зээлийн судалгааны зардал гэж нэлээд гардаг байсан бол одоо тэр зардал багасж байна. Зардал багаснаар бол одоо зээлийн хөв буурна. Хөв буурна гэдэг чинь өөрөө санхүүгийн хүрт хэмжээг нэмэгдүүлнэ гэсэн. Тэгэхээр энэ финтек суурилсан санхүүгийн үйлчилгээ нэвтэрснээр бол одоо Монгол улсад нийт 400 мянга гаруй зээлдэгчтэй байна. 46.1% нь бол гар утсаараа зээлийн үйлчилгээ авч байгаа. Тэгээ нийт эдийн засгийн идэвхтэй хүн амын нь бол одоо 76% нь яг энэ финтекийг ашиглаж байгаа. Эдийн засгийн идэвхтэй хүн амын 76%. Тэгэд одоо манай яг зах зээлийн нийт зээлийн 46.1% гэхээр бидэрт бол маш гайгүй том үзүүлэлт гэж харж байгаа л да. Өөрөөр хэлбэл зардал багтай, хурдан, шуурхай, заавал нэг банк санхүүгийн байгууллага дээр очиж барьцаа хөрөнгө үнэлүүлж цаг хугацаа алдахгүйгээр тэр хүнд яг санхүүгийн хэрэгцээ гарсан тухайн үедээ шууд аппликейшн рүүгээ нэвтрээд аавна. Энэ нь өөрөө тухайн хүнийг бас одоо яг хугацаандаа төлөх тий одоо би эндээс ийм зээл авсан чинь дахиж би ийм зээл авч болохгүй ингүүл би ингэн гэдэг нөгөө нэг өөрийнхөө мөнгө урсгалыг бас удирдах юм одоо юунд сургаж байгаа. Энэ финтек нэвтрсэн. Чиг тастаа зурагдах юм шаардлага болсон юм тий. Бараг тий ер нь бол тиймэрхүү тал руу явж байгаа. Банк бус санхүүгийн байгууллагын салбарт одоогийн байдлаар 8 байгууллага технологид суурилсан үйлчилгээг иргэдэд санал болгож байгаа бөгөөд тэдгээрийн 2 нь зөвхөн гар утсанд суурилсан санхүүгийн үйлчилгээ үзүүлж байгаа бол үлдсэн 6 нь гар утас, онлайн болон уламжлалт байдлыг хослуулан үйл ажиллагаагаа явуулж байна. Банк бус санхүүгийн салбарын нийт зээлдэгчдийн 46.1% нь гар утсаараа дамжуулан зээл авч байгаа бөгөөд тэдгээрийн дийлэнх нь буюу 63.6% нь 18-аас 35 насны залуус байна. 2019 оны 3 дугаар улирлын байдлаар гар утсанд суурилсан зээлийн үлдэгдэл салбарын нийт зээлийн үлдэгдлийн 4.2%-тай тэнцэх хэдий ч 3 дугаар улирлын байдлаар олгосон зээлийн хувьд 25.8%-ийг, төлөгдсөн зээлийн 31%-ийг эзэлж байна. Гар утсанд суурилсан зээлийн үйлчилгээ нь бага дүнтэй, богино хугацаатай, зээлийг түргэн шуурхай шийдэж өгдөг онцлогтой ба эдгээр банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн багц нь 1 сар хүртэлх хугацаатай зээлийн 65.7%-ийг өрдүүлж байна. Тэгэхээр аригч саяны таны хэлснээр банк босоод цахим төлбөр тооцоо мөнгө гуйгуулах үйлчилгээ хийдэг гэсэн шүү дээ. Тэгэхээр одоо хэдэн орн руу яг ингэж гуйвуулж байна? Банк санхүүгийн байгууллагад одоо 539 банк санхүүгийн байгууллагаас бол одоо яг 29 банк санхүүгийн байгууллага цахим төлбөр тооцсон мөнгө гуйгуулгын үйлчилгээ эрхэлж байгаа. Энэ дээр бол яг мөнгөн гуйгуулгыг яг гадагшаа хийж байгаа бол өөр хэлбэл 8 банк санхүү. Хамгийн сүүлд бол Америк руу хийхээр зөвшөөрөл авсан. Тэгээд голдуу бол Хятад, Солонгос руу хийж байна. Тэгээд бас Европын нэг орн руу хийж байгаа. Тэгээд Азийн орнууд руу. Тийм Таиланд, Вьетнам гэдэг ингээд 8 газар руу хийж байгаа. Бусад яг энэ зөвшөөрлийн хүрээнд цахим төлбөр тооцсон мөнгө гуйгуулгын үйлчилгээний зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа банксууд бол нөгөө цахим хитвч, цахим төлбөр тооцоог нэвтрүүлэх зорилгоор ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл санхүүгийн технологи суурилсан санхүү үйлчилгээг нэвтрүүлснээр өөрөөр хэлбэл цахим мөнгө, цахим хитвчийг бий болгоод өөрөөр хэлбэл хүмүүс бэлэн мөнгө авч явахгүй. Нөгөө QR код уушуулах зарчмаар тий. Одоо аппликейшнийг татаад аппликейшныхаа QR кодыг уншуулад төлбөр тооцоогоо хийгээд явах ийм л зүйлийг хийж байгаа. Тэгээ одоо зарим нь бол одоо нөгөө одоо сүүлд авсан банксууд бол ихэнх нь одоо нөгөө гэрээт борлуулагчд ихтэй тийм толгой компанитай. Тэнгүүтээ тэднийхээ гэрээт борлуулагчд төр нөгөө өөрсдөө QR кодыг суулгаад тэгээд ерөнхийдөө тэр дэлгүүрээс юм авсан хүн зөвхөн тэр нэг QR код уншууллаа явна. Тэр хүн заавал бэлэн мөнгөтэй байх, бэлэн мөнгө авахын тулд ATM руу явах тийм ямар ч тийм шаардлагагүй байдлыг л бий болгож байна. Зөвшөөрлгүй гуйвуулга хийдэг хүмүүс байдаг штеп. Тэгээд хүмүүсийг зөвшөөрлгүйг ялахгүйгээр одоо мөнгө нь цаашаа яваад алга болчдаг ч юм уу. Иймэрхүү тохиолдлууд хэрэг bijдэг байдаг.
За ер нь санхүүгийн зохицол хорооноос зөвхөн гуйлах гэлтгүүгээр зээлдэр ч гэсэн зөвшөөрлөхгүй одоо нөгөө гудамжинд явж хаад нэрээ тавиад санхүүгийн байгууллага тавьсан тийм. Тэнгүүд хүмүүс автоматар банк санхүүгийн байгууллагыг ойлгож ороод үйлчлүүлчихдэг. Дараа нь яваад очисон чинь барьцаа өрөнгөнч байхгүй нөгөө байгууллагч байхгүй. Үгүй яасан би энэ байгууллага чинь банк санхүүгийн байгууллагчтай танаа дээр зөвшөөрлөнд байгаа юу гэд хайгаад манад ороод ирдэг. Гэтэл тэр нь зүгээр ломбардны үйл ажиллагааг санхүүгийн байгууллага гэсэн нэрийн доор явуулсан. Ийм тохиолдол байдаг. Тэрэн шиг одоо зөвшөөрлгүй мөнгөний гуйлга хийж байгаа энэ эрсдлээс одоо хэн өөрийгөө яаж хамгаалах вэ гэх юм бол одоо үйлчлүүлэгч өөрийгөө л хамгаална. Одоо тань дээр очиод би та миний мөнгийг одоо Солонгос руу гуйлгана. Та надад эхлээд зөвшөөрлөө үзүүлээч. Та яг ийм үйлчлэгийг хийх зөвшөөрлөлтөө юу гэд өөрийгөө л эрсдлээс хамгаална гэсэн. Тэрний дараа тухайн байгууллагыг сонгож тухайн үйлчлэгийг авах хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо зүгээр би таны мөнгийг хамгийн найдвартай, хамгийн хурдан, хамгийн шимтгэл багтаа гэж одоо маш их реклам явуулж байгаа шүү дээ, тийм хүмүүст тэгээд гуйлдаг. Эргээд нөгөө буух эзэн буцах хайггүй гэх шиг л тийм л үйл ажиллагаа болоод байгаа. Тэгэхээр би одоо ингээд нэг байгууллага дээр очиод үйлчлүүллээ гэж бодъё. Тэгэхэд тэр байгууллагыг би зөвшөөрөлтөө өгөөг нь хамгийн энгийнээр яаж мэдэх боломжтой вэ? Тухайн байгууллага одоо яг ямар зөвшөөрөлтөө, ямар үйл ажиллагаа эрхэлдэг гэдэг хамгийн анхны одоо хамгийн easy мэдээллийг авах тэр юу бол манай FRCC-ийн ингээд манай вебсайт руу ороод даатгалын байгууллага бол даатгал, банк ус бол банк ус, оршоо бол оршоо гэл дараа л ороход тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн бүртгэлгээ байж байгаа. Тэрэн дээр нь дараад орохоо одоо нэг байгууллага гараад ирлээ гэхэд энэ байгууллага тэдэн онд байгуулагдсан. Тим үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтөө тим хаягийн үйл ажиллагаа явуулдаг гэдэг дэлгэрэнгүй бүртгэл нь байж байгаа. Тэр өөрөөр хэлбэл одоо би ер нь энэ байгууллагатаа очиж үйлчлүүлж байгаа байгууллагатаа ихтгэл үнэмшилгүй байх юм бол зөвхөн хорооны вебсайт руу ороод тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн бүртгэл дээрээс тэр байгууллага маань яг ийм надад үзүүлэх гээд байгаа үйлчлэгийн зөвшөөрлийг авсан байх үгүй юу? Хамгийн анхан шатны одоо хялбар гэх юм уу? Ингэж мэдээлэл болох боломж байна. Тэгэхээр сонсогчтой хандаж хэлэхэд хэрвээ тэр сайт руу ороод тэр байгууллага чинь байхгүй байх юм бол шууд гараал явах хэрэгтэй болчихж штэ тий. Ер нь зөвшөөрлөхгүй байгаа. За энэ бол одоо санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авсан. Аль бисний тусгай зөвшөөрлөлтөө зээлийн үйлчилгээ ч юм уу тий. Гадаад валютын арилжаа эрхэлдэг байгууллага биш байна гэж. Тэгэхээр банк ба санхүүгийн байгууллага төр хуулиар хоригдсан зүйл байдаг уу? Яг банктай ажиллах үйл ажиллагаа хийгээл ингэ явдаг уу? Эсвэл үгүй банкс төр ч одоо хоригдсан зүйл байна. Хадгаламж татгыг хориглож. Банкны одоо хамгийн анхны үйлчлэгийг чи хадгаламж штэ. Гэтэл энэ банк санхүүгийн байгууллага төр хориотой. Тэгээ банк санхүүгийн байгууллагууд бол яг хуулийн заасан 10 төрлийн үйл ажиллагаагаа л эрхлэх хэрэгтэй. Тэрнээс давсан тийм үйл ажиллагаа явуулж болохгүй. Дараагийн зүйл нь гэх юм бол банкс хориотой нэг зүйл нь зөвшөөрөгдөөгүй мөнгө өрнгийн их усрыг ашиглах нь хориотой. Өөрөөр хэлбэл та би ийм мөнгөөр банк санхүүгийн байгууллага хувийн нэлээд өрөнгөө нэмэгдүүлье гэд ороод ирэхэд тэрийг бид нар хянаж үзээд энэ хүний хууль ёсны хөдөлмөрөөрөө олсон ямар нэгэн байдлаар тэр хүн одоо хүний найманд ороогүй, мөнгө хулгайлаагүй, тий мөнгө угаагаагүй гэдгийг нотсныхоо дараа банксын дөрмийн сангийн их усрэлөө оруулахыг бид нар зөвшөөрдөг. Тэр зөвшөөрөгдсөн мөнгөний их усрээрээ л тусгай зөвшөөрөлтөй үйл ажиллагаагаа эрхлэх ёстой. Өөрөөр хэлбэл газар дээрх гинтийн шалгалтаар ч юм уу гинтийн үзлэгээр ингэ яваад очиход тэр хүн одоо хорооноос зөвшөөрөгдсөн хэмжээнээс маш өндөр хэмжээний мөнгө одоо ашигласан байх юм бол тэр мөнгнөөс олсон орлогыг хураана. Улсын орлого олгоно. Тусгай зөвшөөрлийг хүчингү олгоно гэх маш өндөр хуулийн айдас болдог. Тэгэхээр сая таны хэлснээр банк ба санхүүгийн байгууллагын 539 байгууллага байдаг гэсэн тий. Тэгэхээр ингээд зөвшөөрөл аваад би таны саяны хэлсэн энэ 10 үйлчлэгийг үзүүлэх боломжтой юу? Үгүй шүү дээ. Одоо зээлийн үйл ажиллагааны зөвшөөрлөгээ тусдаа болгоно. Та чинь зээлийн үйл ажиллагаа эрхлэх юм бол хэдэн хувийн хүүтэй, хичнээн хугацаатаагаар яаж зээл болгохын, хэдэн төрлийн зээлийн бүтээгдэхүүн гаргах юм гэдэг. Одоо яг ингээд тусгай зөвшөөрлөлтөй үйл ажиллагаа эрхлэх 3-5 жилийн бизнес төлөвлөгөө гаргаад тэрийг бизнес төлөвлөгөөг нь хороо судалж үзээд за энэ яг болох юм байна. Санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд, зээлийн хүүг бууруулахад тий иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд эдний ийм бүтээгдэхүүнүүд нь яг одоо болох юм байна гэж үзэх юм бол тусгай зөвшөөрөл одоо танилцуулах хорооны уралдаанд орно гэсэн. Тэгээ хороо зөвшөөрөл олгосноор л та тэр бүтээгдэхүүнийг эрхлэнэ. Түүнээс нэг л банк санхүүгийн байгууллагын зөвшөөрөл аваад энэ хуулинд заасан 10 төрлийн үйл ажиллагаа бүгдийг эрхлэнэ гэх юм бол ийм ойлголт байж болохгүй. Ихтгэлцлийн үйлчлэгээний зөвшөөрөл авлаа гэж үзэхэд та одоо шууд тусгай зөвшөөрөл шинээр байгууллагатад ихтгэлцлийн үйлчлэгийн зөвшөөрлийг олгодгүй.
Яагаад гэвэл эхлээд та өөрийнхөө хөрөнгөөр үйл ажиллагаа явуулаад тодорхой хэмжээний туршлага хуримтлуулад, ашигтай ажиллаад одоо өгөөжтэй актив өгөөж сайтай байх юм бол манад заасан тодорхой шаардлага байгаа л та. Одоо 2 жил үйл ажиллагаа явуулсан, 6 сараас дээш зохистой харьцааны шалгуур үзүүлэлтээ хангасан, сүүлийн 2 улирал дараалан ашигтай ажилласан гэдэг ийм үзүүлэлтүүд байгаа байхгүй. Энэ үзүүлэлтүүдийг хангаад тэгээд тэдний одоо итгэлцлэр мөнгийг яаж татан төвлөрүүлэх гэж байгаа юм. Хүний мөнгийг эднэр яг итгэлтэйгээр удирдах чадах уу? Бизнес төлөвлөгөө нь яг удирдах чадхаар хэмжээний төлөвлөгдсөн байна уу гэх мэтлэн олон талаас нь судалсны үндсээр бид нар тэр зөвшөөрлийг олгоно гэсэн үг. Хорооны уралдаанд танилцуулна, хорооны гишүүд олох хэсгийг бүрэн эрхийнхаа дагуу шийдвэрлэнэ. Гадаад төлөвтэй арилжаан дээр ч гэсэн одоо яг тийм байна. Одоо бид нар 8 шаргын гадаад төлөвтэй арилжаан дээр яваад очдог шүү дээ. Тэд нар бол бас л манахаас авсан зөвшөөрлийн үндсэн дээр явж байгаа. Тэд нар яадаг вэ гэхээр та одоо жишээ нь камерын бичлэгтэй байх хэрэгтэй. Тэгээд одоо мөнгө солисон баримт өгдөг байх хэрэгтэй, кассийн машинтай байх хэрэгтэй. Тэгэл ингээд нөгөө нэмэлтээ одоо шилэн торон хаалттай байх хэрэгтэй гэдэг тэр бүх шаардлагуудыг тавьсан. Тэр шаардлагуудыг хангаад ороод ирсэн нөхцөлд бид нар за энэ яг энэ зөвшөөрөл төр зөвхөн гадаад байлбарт мөнгөн гуйлга тэр одоо төлбөрийн баталгаа гэдэг ч юм уу яг тухайн зөвшөөрлүүдэд тавьсан нэмэлт шаардлагуудыг хангасан тохиолдолд нэгээр нь олгоно гэсэн үг. Тэгээ бүгдийн нэг дор олгоод тэр байгууллага бүгдийн зэрэг эрхлэнэ гэж ойлгож байна. 8 шаргат төр чинь бас ингээд гадаад зогсож идэх хүмүүс идэг штэ. Мөнгө солих ингээд зогсож идэг. Тэр хүмүүс зөвшөөрлөлтэй юу зөвшөөрлөө? Одоо баг гайг болсон. Жишээ нь санхүүгийн төсөл хорооноос одоо маш олон удаагийн арга хэмжээ зохион байгуулсан цагтаатан хатгаад тэгээд тэд нарыг бол одоо гудамжинд мөнгө солино гэж идэг хүмүүс ч одоо ямар ч гэсэн бүгдээрээ нэг дөрүүлж өрөөрөө явж аваад камертаа тэгээ шилэн авчлаа мөнгө төр сольж өгсөн баримттай кассийн талангаа гаргадаг сар болгон манайх тэдэн валют арилжлаа бидний мөнгөн урсгал юм байна гэд бүх мэдээгээ өгдөг ямар ч гэсэн одоо нөгөө хуулийн хүрээнд албан ёсны одоо хуулийн этгээд болж үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр та сая бас банк бус санхүүгийн байгууллага хадгаламж татах хориотой гэсэн тэ хуулиараа бүр хориотой юм байна шүү дээ. Тэгэхээр хадгаламж татахгүйгээр банк бус санхүүгийн байгууллага яаж томрох юм бэ? Томрох юмч боломжгүй юм шүү. Хадгаламж татахгүйгээр бол одоо саяны биений танд ярьсан нөгөө итгэлцлийн үйлчлэгээр хөрөнгө татан төвлөрүүлж болно. Одоо би нэг банк усан харилцагч байлаа гэж бодоход би энэ хүнд энэ байгууллагад итгээд мөнгө өглөө гэхэд энэ яг ямар үйл ажиллагаатай юм бэ? Яг ашигтай ажиллаж байгаа юм уу? Хорооноос ирээд мэдээллийг авч болно. Энэ байгууллагатай холбоотой би мэдээлэл авмаар байна. Биднийг мөнгөө одоо итгэлцлийн үйлчлэгээр өгөх гэсэн юм аа. Тэгээд манай хороон дээр ирээд байцаагч нараас нь холбогдох мэдээллийг аваад тэрний дараа сонголтоо хийж болно. Итгэлцлийн үйлчлэгээтэй одоо 31 банк ус байгаа шүү дээ. Тийм, тэр 31 банк ус санхүүгийн байгууллагаас одоо сонголтоо хийж болно гэсэн үг. Дахиад одоо банк ус санхүүгийн байгууллагад актив яаж нэмэгдүүлэх вэ гэхээр гадна дотны санхүүгийн байгууллагаас зээл авах боломж бол нээлттэй. Дотоодын банкнууд бол яг банк санхүүгийн байгууллагад зээл өгөх сонирхол одоо ямар байдгийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ бол авах нь бол нээлттэй. Гадаадын банк санхүүгийн байгууллагуудаас бол манай банксууд нэлээд мөнгө татан төвлөрүүлсэн байдгийг. Энэ нь бол өөрөө тухайн олон улсын байгууллагын итгэлийг хүлээгээд эдгээр бол бидний мөнгийг найдвартай үйл ажиллагаанд зарцуулж чадна гэсэн итгэлүүдэн дээрээс бид нар гаднаас их усүр зээлэр их усүр татчихна гэсэн. Дараагийн нэг юм нь бол өөр хэлбэл 2 дахь чиглэг хөрөнгө татаж болно. Тэрний дараагийнх нь болохоор одоо хаалттай өөр юм бичиг гаргаж болно. Ийм байдлаар бол одоо тэр байгууллага үнэхээр сайн мэрэгжлийн түвшинд тусдаа харьцааны шалгуур үзүүлэлтээ хангаад хорооноос тавьсан шаардлагуудыг биелүүлээд ажиллаж байгаа тохиолдолд тэдний томрох активаа нэмэгдүүлэх боломжууд бол бүрэн байна. За тийм баярлалаа. Баярлалаа. Бидэнтэй хамт байсан эрхэм үзэг сонсогчдоо баярлалаа. Энэ удаагийн дугаараараа бид нэр банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа. Дараагийн дугаараараа дахин уулзлаа. Түр баяртай.